Өнгөрсөн 7 хоногт бид Йосефийн 5 хүүгийн тухай үгсийг судалсан билээ. Одоо бид Эхлэл номын хамгийн сүүлчийн бүлэгт ирж байна. Бараг 50 бүлэгтэй болохоор жил орчим бид энэ үгийг 7 хоног бүр судалсан бололтой. Өнөөдөр 12 хүүгээс 7 нь үлдсэн бөгөөд Йосеф дээр төвлөрүүлэн үгийг дамжуулах гэж байна. Эхлээд Дан гэдэг хүү гарч ирж байна. Дан гэдэг нь шүүгч, шийтгэгч гэсэн утгатай. Гэтэл Даны тухай зөвнөл жаахан хачирхалтай байна. Дан нь Израилийн нэг овог адил ард түмний шүүн. Дан бол замаар мүлхэх могоо, жимээр явах хорт могоо бөгөөд морины туурайг хазаж унсан хүнийг нь гэдрэг унгаах болно. Эзэн, би таны авралыг хүлээсээр ирлээ. Могоо Библиэлд эргээр гарсан нь ердөө ганцхан удаа байх шиг байна. Могоо шиг ухаалаг, тагтаа шиг гимгүй байх тун гэж Иесус айлтсан. Гэвч могоо нь голдуу сатаны бэлгэдэл бөгөөд Библиэд тасралтгүй чөтгөрийн бэлгэдэл, яваг уруу татсан тэрхүү бэлгэдэл болж гардаг. Яг л тэр могоон дотор чөтгөр орж хүн төрөлхтнийг гимд унгадаг шүү дээ. Гэтэл шүүгч, шийдвэрлэгч гэдэг үг нь Самсон яг Дан овгийнх байсан шүү дээ. Шүүгч гэдэг нь ухтаа англиар жойж гэсэн үг юм. Шүүгч, шийдвэрлэгч болно гэдэг нь биелсэн боловч хожуу үед Дан овг могоо шиг муу нөлөө үзүүлдэг болсон. Энэ тухай хуучин гэрээнд үргэлжлэн гардаг бөгөөд Дан овг хоошоо нүүдлэн явхдаа тэндээ өөрсдийн дураар тахилчдыг авчирч удирдаад өөрсдийнхөө хийснээр хийлгэж шүтээнийг хийж тавьсан. Тэндээ тахилчдыг удирдаж өөрсдийн гэсэн сүмийг барьсан юм. Тэгээд өмнөд байгаа хүмүүсийг ч гэсэн хоошоо ирж бурханд мөргөцгөө гэх мэтээр хүмүүн төвтэй, махан биеийн улс төрийн тийм байдал гаргаж хамгийн анх Израилийн ард түмнийг гимд унгадаг шүтээний тахилын ширээ яг хойд талын Дан овогт хийгдэж эхэлсэн байдаг. Тиймээс энэхүү зөвнөл биелж байгааг бид хардаг. Магадгүй Яаков айсан бололтой. Өөрөө ч зөвнөхдөө Бурхны онгодоор зөвнөж байгаа учраас эзэн, би таны авралыг хүлээсээр ирлээ хэмээн эзний авралыг хүсэн дуудаж байгаа тийм Яаковыг бид харж байна. Хоёр дахин гад бөгөөд энэ гад бол 7 дахь хүү юм. Аз хиймэр, өрөөлтэй гэсэн утгатай бөгөөд гад руу дээрэмчид довтлох боловч тэрээр тэднийг өсгийг нь даран мушгих болно. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр гад бол тийм их ирлэхийг зоригтой овог гэсэн үг. Довтлохоонд өртөх боловч хариу нэхэн хөөж чаддаг тийм тууштай зан чанартай овгуудын нэг юм. Гэвч энэ үгийг арай илүү гүнзгий бодож үзэхэд Израиль 40 жилийн турш цүлт хэсүүчлэн яваад сүүлд нь Сүба зөвгийн бал урссан Канаан нутаг руу орох болоход Канаан нутаг руу орохоос өмнөх баруун талын Йордны зүүн эрэг, одоогийн Йордан ус шүү дээ. Тэнд Манасигийн хагас овог, Гад овог, Рюбен овог гэсэн 3 овог тэр газар нутгийг авмаар байна гэж гуйдаг. Тэр дунд Гад овог нэгдээд бид эндээ сууршмаар байна гэдэг. Одоо бусад хүмүүс нь газар ч үгүй сууршаагүй байхад хамгийн түрүүнд суурших газрыг гуйж шаарддаг. Тэгээд Моси маш ихээр зэмлэж та нарын ах дүүст одоо юу ч байхгүй байхад та нар л энд төрүүлж суурших гээ юу гэхэд тэд гимшин эргэж тэрхүү амин хуваа хичээсэн зангаа хайдаг. Тэгээд өөрсдөө хамгийн түрүүнд хамгийн урд гарч голыг гатлаад ах дүүсийнхээ төлөө баруун талын газар нутгийг эзлэн авахд хамгийн тэргүнд явагч овог болдог. Тиймээс мушгин хөөх давуу талтай боловч сүнслэгээр харвал амин хуваа хичээсэн зан нь халдлагад өртөж байгаа юм. Довтлохоонд өртөж байгаа хэрэг. Тэдний амин хуваа хичээсэн зан нь сатанд мушгүүлж байгаа юм. Гэхдээ дараа нь сатаныг мушгин хөөдөг. Амин хуваа хичээсэн зангаа тавьж бурхан дуулууртай байснаар ураг шалгадаг тийм дүр зургаар тайлбарлаж болно. Энэ баримтуудыг Библиэс бүгдийг нь олж өгч болох боловч хэтэрхий их хугацаа орох учраас өнөөдрийн их бичвэрийн гол дүр болох Йосеф руу очихын тулд энд хүрээд зогсооё. Дараа нь гарч ирж байгаа хүү бол Ашир юм. Ашир нь 8 дахь хүү бөгөөд Аширийн нэр ч гэсэн гадтай жаахан төстэй. Аз жаргал, аз хиймэр, баяр хөөргийг илэрхийлдэг. Баяр хөөр гэсэн утга нь хамгийн тохиромжтой илэрхийллүүдийн нэг юм. Аширийн авсан зөвнөл бол Ашираас гарах хүнсэнд тос ихтэй тул тэрээр хааны зоогийн ширээг засах болно. Энэ үг өгчлэн биелсэн юм. Энэ хүмүүсийн эзлэн авсан газар нь баруун болон хойд талын газар дундын тэнгисийн эрэг хавийн нутаг байсан бөгөөд тэнд 3 онцлог байсан. Тэр газар нь маш үржил шимтэй, хур тундас ихтэй, хур тундас их бол газар тариалан эрхэлж, ариун их ургац хураан авч чадна шүү дээ. Түүнчлэн далайн эргийн бүс учраас далаагаас гардаг тэрхүү ид баялагч их байв. Мөн чидүн жимсний их нутаг, чидүн жимс нь Израильд маш алдартай шүү дээ. Чидүн жимс болон буудаг голлон үйлдвэрлэдэг бүс нутаг нь яг Ашир байсан юм. Ашир гэдэг хүн хааны зоогийн ширээг засах хэмжээний чамаас гарах зүйл бол тос ихтэй юм гэгдсэн бөгөөд Мосич бас зөвнөхдөө түүний хөлн тосон домбох болтугай гэсэн байдаг. Тиймээс Ашир үнэхээр сайн ерөөлүүдийг маш их авсан. Махан биеийн элбэг дэлбэг байдал, баян чинээлэг газар нутгийг авснаар барахгүй сүнслэхэрч гэсэн Ашир овог маш их нүдэнд тусдаг. Израиль ялцарч хаадан муухай улс төр явуулж байх үед Израилийн сайн хоёр хааныг нэрлэх гэвэл Хизкия болон Йосия бөгөөд Хизкия сэргээлтийн хөдөлгөөнийг өрнүүлсэн шүү дээ. Тэр үед хүмүүсийг овог бүр рүү
Хойд тал руу илгээхдээ Юда руу бүгд цугларцгаая, бурханд гимшицгээе, мөргөл үлдцгээе гэхэд хамгийн түрүүнд хариу үйлдэл үзүүлсэн овог нь Ашир овог байсан. Тэгээр зогсохгүй Ашир овог ирснээр дамжууланд нэгэн зэрэг Юдад байсан хүмүүс бурхны сүнсэнд хөдлөгдөх гайхалтай зүйл тохиолдсон юм. Ашир овгийг харуул хүнд хэцүү нөхцөл байдалд ах дүүгээ тусалж, тэр тусламж нь өөр ах дүү хүртэл сэрээж сүнслэгээр амьлуулах тийм гайхалтай өрөөлийг авсан. Ашир нь англиар юу вэ? Ишир буюу Ашир юм. Тиймээс ийм нэр өгсөн байна лээ. Манай ач хүүд би нэр өгөөгүй л дээ. Сайн нэр өгсөн юм шиг байна. Та бүхний амьдрал бусдын сүнсийг халуунаар шатааж байна уу? Таны хаа нэгтээ очиход таны хэн нэгэнтэй уулзахад нойрсож байсан сүнс сэрж, шархацсан сүнс эдгэрч, мөн би чинь энэ хугацаанд харж чадаагүй зүйл байж шүү дээ хэмээн нүдийг нь нээлгэх. Тэр бол Аширын өрөөл юм. Нафтал гэдэг нь барилдах, тэмцэлдэх гэсэн утгатай бөгөөд 6 дахь хүү юм. Гэтэл нафтал бол сул тавигдсан согоо бөгөөд үзэсгэлэнтэй үгсийг хэлдэг гэсэн. Тиймээс энэ нафтал нь нэрнийхээ утгаар л дуу хоолой мэдээг илгээх гэсэн утгатай бөгөөд шинэ гэрээнд харуул илгээгдээгүй бол яаж тунхаглах билээ гэж бичигдсэн байдаг шиг сайн мэдээг тунхаглагчдын хөл нь ямар үзэсгэлэнтэй вэ гэж бичигдсэн байдаг. Нафтал бол бурхны үгийг тунхагладаг, бурхны сайн мэдээг тунхаглагчийн бэлгэдэл болж байгаа юм. Тиймээс сайн мэдээг тунхаглах нь бидний хөл үзэсгэлэнтэйгээр зориулагдах нь ерөөл юм байна гэж бодож болно. Дараа нь Йосеф бөгөөд энэ их бичвэрт энэ бүхэл бүтэн бүлэгт өгүүлж буй 12 хүүгээс Йосефийг одоо ярих гэж байгаа юм. Йосеф эхлэл номонд хамгийн олон түүхтэй, хамгийн урт түүхтэй нь бөгөөд хамгийн сүүлчийн төгсгөл нь Йосефоор дуусдаг. Йосеф дээр анхаарлаа хандуулах ёстой боловч түүний өмнө дахиад нэг хүн байгаа шүү дээ. Йосефийн дүү, отхон хүү Биньямин юм. Биньямины тухай юу гэж зөвнөсөн бэ гэхээр Биньямин бол урьж тасалдаг чон юм. Өглөө нь тэр барьж авснаа идэж, оройн тэр олзоо хуваах болно. Урьж тасалдаг амьтан гэж юу вэ? Чон шүү дээ, чон. Монголчууд чон дуртай шүү дээ. Чон дуртай. Монголоор чон гэж зөв үү? Тийм ээ. Тиймээс чон бол сайн сайхан зүйлсийг авчирдаг мэдээ юм уу да. Тиймээс чон дуртай байдаг байх. Гэтэл Биньяминийг яагаад урьж тасалдаг чон гэж илэрхийлсэн юм бол өглөө нь барьж авснаа идэж оройн олзоо хуваах болно гэсэн бөгөөд Биньямин шиг их хайр халамж авсан хүн байхгүй боловч Биньямины тухайд 2 утга агуулгадж байна. Чи олон зүйлийг авсан боловч их хайрыг хүртсэн боловч тэрхүү бурхны хайр дотор үргэлжлэн байхгүй бол чиний амьдрал улам ихийг булаан авч, улам ихийг атгаж, хайрлууснасаа болоод эсрэгээрээ бүрч ялцарч мэднэ гэдгийг битүүхэн сануулж байгаа юм. Бодит байдал дээр Биньямин овгийн тийм амьдрал хуучин гэрээгээр дүүрэн үргэлжлэн гарч байдаг. Шүүгчид номонд ч гардаг Саул хаан ч Биньямин овгийнх байсан шүү дээ. Саулын үед ч гардаг бөгөөд ийм дүр зураг Библиэд үргэлжлэн бичигдсэн байдаг. Ах トゥ нараа бид бурхнаас хайрыг их авах тусам бас хүмүүсээс хайрыг авах тусам даруй төлөв байх, даруусах, хил хязгаарыг даахгүй байх нь маш чухал юм. Бидний харилцаа үзэсгэлэнтэй харилцаагаар үргэлжлэн өсөж төлөвшгийг харуул хичнээн найрсаг байж, бие биенээ хичнээн харилцаач гэсэн ёс зүйтэй байж, нөгөө хүнээ хүнддэх үед л бид баялаг амьдралаар амьдарч, харилцаа маань цааш үргэлжлэхийг хардаг. Тиймээс бидний хэл яриа, үйлдэл маань хил хязгаарыг даахгүй байхад болгоомжтой байх ёстой гэсэн үг юм. Хитрхи дотн учраас тоглоом шоглоом хийж болох ч тэр тоглоом шоглоом нь хитрхи ихэдвэл буруудаж томоохон гар цохролж учруулж мэднэ. Тиймээс бидний амьдралд Биньяминаар дамжуулан өгж буй мэдээллүүд бас байна. Дараагийнх нь одоо хамгийн чухал болох Йосеф бөгөөд Йосеф нь эхлэл номын 37 дугаар бүлгээс 50 дугаар бүлэг хүртэл гардаг. Эхлэл номын 50 бүлгийг суурь болгоул 28%-ийг нь Йосефийн түүхээр бичсэн байдаг. Тэгвэл бурхан Йосефоор дамжуулан ямар нэгэн зүйлийг хэлхийг хүсэж байна гэсэн үг юм. Тэр гол цөм болсон ганц үг нь юу вэ? Эхлэл номонд 28% буюу нэг хүний бүхэл бүтэн амьдралыг бидэнд бичиж үлдээсэн шалтгаануудын дундаас Йосефоор дамжуулан өгч буй ганц үг нь юу юм бол? Өнөөдөр дүгнэлтээс нь эхлээд хэлбэлт. Итгэсний дагуу болдог итгэлийнхээ хэмжээгээр амьдардаг гэдэг нь Йосефоор дамжуулан өгч буй мэдээ юм. Яаж тийм үр дүн гарч ирж байгааг тайлбарлах гэж байна. Ах トゥ нараа аав нь нас барсан шүү дээ. Яаков Египт улсад нас барахад түүнийг оршуулахын тулд 70 өдрийн турш гашуудсан. Тэгээд занданшуулсан шарил хийсэн юм. Энэ нь голдуу Египтэд хаан юм уу хамгийн их хүндлэгдсэн улс төрчид нас барахад ард түмний гаргадаг байсан хариу үйлдэл бөгөөд Яаков хичнээн их хүндлэгдэж. Хичнээн эрхэмсэг хүнээр хүндлэгдэж байсныг мэдэж болно шүү дээ. Тэгэхдээ бүр Египт хүнч биш шүү дээ. Тэгээд Яаков маш чухал гэрээслэл үлдээсэн. Намайг Египтэд битгий оршуулаарай. Миний ясыг авч яваад Махпелагийн агууд миний өвөг дээдсийн оршуулгдсан газар оршуулаарай. Яаков бурхан энэ ард түмнийг Египтээс дагуулan гаргахыг мэдэж байсан юм.
Тиймээс хизээ нэгэн цагт та нарыг Канаан руу Бурхан гаргах тул намайг түрүүлээд тэнд оршуулад өгөөч гэж гуугаад тэнд нь оршуулсан юм. Египчүүд асар их эд зүйлс, асар том цуваагаар тэр үеийн хамгийн хүчирхэг гүрний хүмүүс ирж оршуулах хийсэн учраас Канааны хүмүүс эдгээр хүмүүсийг Египт хүмүүс байна гэж бодсон. Гэтэл тэд Канааны хүмүүс байсан шүү дээ. Тэгээд хичнээн их гунигтай байсан бол буцаж ирэнгүүтэл маш их гунигтай байсан байх. Тэр дундаас хамгийн их гунигтай байсан хүн нь магадгүй Йосеф байсан байх. Аавыгаа илүү удаан амьдраасай гэж хүссэн боловч 17 жил амьдарсан. Тэгээд л аавтайгаа уулзтал аав нь нас барчихлаа. Гэтэл ах нар нь дэндүү их зүрх өвтгөн зүйлийг ярьдаг. Тэр нь 50 дугаар бүлгийн 15-аас 21-р ишлэлдэр байдаг бөгөөд аав маань нас барсан юм чинь Йосеф биднээс өшөөгөө авах байхдаа бид Йосеф дээр очиж буй гэцгээдэг. Ах дүү нараа. Йосеф 17 жилийн өмнө бүгдийг нь уучлсан байхад 17 жилийн өмнөх яриаг гаргаж ирээд аав нь нас барангууд газарт сүгдсэн. Биньяминаас бусад 10 ах нь сүгдөөд биднийг уучлаач гэцгээдэг. Аав нь нас барсан тул Йосеф биднээс өшөөгөө авах болно гэх тэр үгийг сонсонгуудаа л Йосеф уйлсан. Яагаад уйлсан бол? Гомдсондоо л уйлсан байх, тийм ээ. Йосеф тэр хугацаанд тэднийг амьд гаргуулж үр хүүхдүүдийг нь тижээж амьд үлдэх бүх боломжоор хангаж бүх зүйлийг өгсөн байхад ямар их гунигтай яриавэ. Та бүхэн хэн нэгэнд хайраа өгсөн бөгөөд одоо ч гэсэн хайрлаж байхад тэр хүн танаас айж явдаг бол та нарт ямар санагдах бол? Сэтгэл үнэхээр өвдөх байх. Би энэ хүнд ийм л хүн байж шүү дээ. Миний энэ хүнд харуулж чадсан зүйл энэ зэрэгхэн л байж шүү дээ хэмээн өөртөө готрохч хэмжээний яриа юм. Ах нар нь тэр яриаг ярихад Йосеф үнэхээр дүлгөөн зантай байсан. Уур нь хүрхээр байсан ч тэр ингэж хэлдэг. Йосеф тэдэнд "Бүү айцгаа. Би Бурханыг төлөөлөх гэж үү? Та нар намайг хорлохыг санаархсан. Харин Бурхан түүнийг нь сайн болгон өөрчилж өнөөдрөө шиг олон ард түмний амийг аврахаар болгосон юм. Та нар бүү ээ. Би та нарыг болон үр хүүхдүүдийг чинь тижээн гээд тэднийг тайвшруулж найрсаг үгээр ярив. Өөрөө ч бас хэцүү байгаа, өөрөө ч бас тайвшруулагдах ёстой байхад энэ ах нараасаа болоод та нарын үр хүүхдүүдийг хүртэл би бүгдийг нь халамжлах учраас гуйж байна. Битгий яагаад ч гэж ярьж буй Йосефийн дүр төрхөөс та нар юуг мэдэрч байна вэ? Хоёр үг санаанд орж байгаа биз? Хайр ихтэй хүн мөн өршөөл нэгүсэл ихтэй хүн юм. Ах дүү нараа, Йосефийн энэ хоёр зан чанар хаанаас ирсэн юм бол? Энэхүү гэмтний мөргөл, энэхүү хүлээн зөвшөөрөл дотор эхлэл номыг бүхэлдэн дүгнсэн, ялангуяа Йосефийн амьдралыг бүхэлдэн дүгнсэн 3 чухал мэдээ агуулгадж байдаг. Бурхан бидэнд өгөхийг хүсэж буй 3 сэтгэл юм. Нэгдүгээрт, Йосефийн шарх болон зовлонг сайн болгон өөрчилсөн Бурханы тухай ярьдаг. Та нар намайг хорлохыг санаархсан боловч Бурхан тэр бүгдийг сайн болгон өөрчилж өгсөн. Зүгээр л миний дотор байсан муухай дурсамж, өвдөлт, зовлонг тэр хിവэр нь үлдээгээд сайн зүйл өгсөн бос, өөрчилж өгсөн гэх үг үнэхээр гайхалтай биш гэж үү? Өөрчилж өгсөн гэдэг нь шарх алга болсон гэсэн үг юм. Шарх алга болж замхарсан бөгөөд Бурхан миний бүх зүйлийг баяр хөөр болгон өөрчилж өгсөн учраас санах ч үгүй байгаа юм. Тэр нэгэн бол Бурхан гэдгийг Йосефоор дамжуулан айлтдаг. Бид Бурханд итгэдэг хэрээрээ заримдаа тэгэх үе байдаг шүү дээ. Эзэн намайг гарцаагүй уучлсан бөгөөд би гимшсэн байхад тэрнээсээ болоод үргэлж айж чичирсээр амьдардаг. Зүрх сэтгэлд амар тайван ч үгүй, талархал ч үгүй, үргэлж айдас хүйдэс дунд амьдардаг. Бурхан бид хоёрын харилцаа ийм болчихвол хүмүүс ч гэсэн яг адилхан илэрч гардаг. Хүнээс айж тэр хүн гаднаа тэгж байгаа ч дотроо ямар нэгэн муу зүйл бодож байгаа байх гэж боддог болно. Гэхдээ үүнээс ч илүү аймар зүйл нь юу вэ? Би бусдад яг тийм хүн болж амьдрах явдал юм. Тэр хүртэл 3 дахь шат хүртэл бодож үзэх ёстой юм. Би бусад хүмүүст тийм сэтгэгдэл төрүүлэх магадлал маш өндөр гэсэн үг. Өөрөөр хэлбэл Бурхан бид хоёрын харилцаа хүмүүстээр яг тэр хിവэрээ илэрдэг. Тэгээд тэрэн рүүгээ гүнзгийрэх тусам хуурам эхлэлт гарч ирдэг. Хүнийг хуурч хүний нүдийг хуурдаг шүү дээ. Яагаад тэр вэ? Бурхан намайг уучлсан гэдэгт итгэж чадахгүй байгаа учраас миний дотор шудраг сүнс бус, өмнө самууны сүнс намайг үргэлжлэн зовоож төөрөгдүүлдэг учраас тэр юм ах дүү нараа, Бурхан таныг уучлсан гэдэгтээ зүгээр л санал нийлж. Англиар agreement, дараа нь нүгэл үйлдэл нүглээ хүлээн зөвшөөрөх буюу confess, тэгээд 3 дахь нь гимших буюу repentance хийгээрэй. Энэ бол сүнсний амьсгал гэж бид ярьсан шүү дээ. Зүгээр л гимшээд тэгвэл бид амьсгалж байгаа хэрэг. Тэгээд амьсгал авах нь хорон мөч бүрд танд дахин өгөхийг хүсэж буй ариун сүнсийг зүгээр л итгэлээрээ хүлээж авах явдал юм. Энэхүү бухимдмаар яриаг ярьж буй ах дүүсийнхэн дүр төрхөөр дамжуулан Бурхан бидэнд хэлхийг хүссэн үгээ өгдөг. Та нар надад итгэвэл миний хүүгийн цус та нарын бүх нүглийг уучилж, та нарыг цэвэрлэх болно. Та нар аврагдсан бөгөөд мөнхийн амийг аль хэдийн авсан.
Тэгээд би чамайг гимших бүр тасралтгүй уучлана. Бурхан та нарын зовлон болон та нарын бүх шархыг өөрчилж өгсөн үү? Эсвэл тэр хിവэрэ байна уу? Та нар Бурханд итгэдэг байсан ч зүрх сэтгэлд тань ямар нэгэн шарх үлдсэн байх тохиолдол байж болно. Уучлж чадаагүй зүйлч байж болно. Бодоход л уур хүрдэг зүйлч байж болно. Даван туулж чадахгүй байгаа зүйлч байж болно. Гэхдээ Бурханд итгэвэл бидэнд гарцаагүй нэг чухал нэгүслийг өгдөг нь яг тэр эдгэрлийн боломж, эргэлтийн цэгийг өгдөг. Хизээ, аль цагт гэдгийг бид мэдэхгүй. Мөргөл үлдэж буй энэ газарч байж болно. Ямар нэгэн сургалт сурталчилгааны газарч байж болно. Эсвэл хайртай, итгэмжтэй хинтээж хийсэн ярианы дундч байж болно. Есүс Галилийн тэнгисийн ирэг дээр, өөрийн тэнгисийн ирэгт очиод өөрийг нь 3 удаа үгүйсгэж зовлон учруулсан Петртэй уулзсан шалтгаан нь тэр юм. Бүгдийг нь бэлдээд тавьчихсан байсан шүү дээ. Петр түүдэг галын өмнө өөрийг нь үгүйсгсэн учраас түүдэг галыг ч бэлдэж загас шараад тавьчихсан. 3 удаа харааж үгүйсгсэн учраас 3 удаа асууж Есүс инхүү маш нарийн чимхлүүрхнэр бэлдэж өгсөн байгаа бидтэй. Та бүхний амьдралд Есүст итгэсэн ч гэсэн яагаад надад байнга ийм муухай зан чанар энд үлдээд байна? Яагаад шарах байнга бодогдоод байна? Яагаад огт уучлж чадахгүй байна? Гэж бодогдох хэсгүүд дээр Бурхан заавал тэр эргэлтийн цэг боломжийг өгөх үед тэр цаг мөчийг та нар алдаж болохгүй. Хүлээн зөвшөөрч хуваалцаж эдгэрлийг авцгаа. Бурхан одоо надад ямар нэгэн сэтгэл өгөх үед тэр даруй эзний өмнө очивол болно. Есүс загалмай дээр маш их шархтаж бэртсэн шүү дээ. Бүх бие нь урагдаж гар хөлдөө хадаас хадуулж толгойдоо өргөс тэтэм өмссөн боловч хожим нь илчлэлт номонд үзвэл яаж гарч байна вэ? Түүний толгой болон усан цагаан ноос. Цас мэд цагаан бөгөөд нүд нь галын дүл мэд бөгөөд царай нь хүчтэй шарах нар мэд гэлбэж байв. Есүс загалмай дээрх тэр зовлонд дүр төрхөө үргэлжлүүлэн тэн яваагүй юм. Байнга цус алдаж урагдаж зовж шаналаагүй юм. Есүс бүрэн өөрчлөгдсөн. Царай нь гэрэлтэж нүд нь галын дүл мэд болж гэлбаа цацарч тэр дүр төрх нь хүчтэй шарах нар мэд гэрэлтэж байлаа. Энэ нь юуг илэрхийлж байна вэ? Та бид Есүст итгэвэл өөрчлөгддөг. Эдгэрдэг энэхүү нэгүсэл бууж ирдэг гэсэн үг юм. Та нарын зовлон ба шарах чинь эдгэрсэн үү? Есүстэй уулзснаас хойш өөрчлөгдөж байна уу? Хэрв тийм бол эзэн таны дотор байгаа бөгөөд гарцаагүй тантай хамт байгаа хэрэг. Одоо ч гэсэн хэцүү асуудлуудтай хорон мөч бүрд тулгарч байна уу? Бүгдийг нь сайн сайхан зүйлээр, үзэсгэлэнтэй зүйлээр өөрчилж өгөх болно. Энэ бол Есүст итгэдэг хүмүүсийн гайхалтай ерөөл юм. Энэ нэгэн бол Бурхан гэдгийг Йосефоор дамжуулан айлддаг. Йосефийн зөвнөл биелдэг шүү дээ. Харуачид түүнийг ширүүнд довтолж түүнд дайсагнан харуулсан боловч Йосефийн өмнө харин ч бат бэх бөгөөд түүний гарын хүч нь Яаковын хүчит нэгэн Израилийн хад болох хончны гарын тусламжаар байв. Ах トゥ нараа Христ Есүс дотор сүсэг бишрэлтэйгээр амьдрахыг хүсэгчид хавчлагыг амсах болно гэж хэлсэн шүү дээ. Хавчлагаас айгаад бид зүгтдэг билүү? Яагаад зүгтдэггүй вэ? Эзэн хамт байгаа учраас бидний дотор хүч чадал бий болж надад өвдөлт өгсөн хүнтэй нүүр тулж түүнийг сүрэн зогсох чадвар бидний дотор өвддөг учраас тэр юм. ертөнцийн амьдрал донд ажил дээрээ хүмүүсийн харилцаан донд хэн нэгний үзэн ядалтыг авч бай болох үе байдаг шүү дээ. Бай болчхоор зовлонтой байдаг бидтэй. Яагаад намайг үзэн яддаг юм бол? Яагаад намайг зовоодаг юм бол гэж бодогддогч би эзэнд найдснаар эцэг Бурханы дотор байвал миний дотор хүч бий болж бүх зүйлийг ялан дийлэх чадвар өгөгддөг. Тэр нэгэн бол Бурхан гэдгийг Йосефийн амьдралаар дамжуулан боддоор харуулсан бөгөөд миний амьдралд ч гэсэн ийм цаг мөчүүд одоо ч гэсэн тохиолдсоор байгаа бөгөөд өдийг хүртэл идэлж ирсэн нэгүсэл юм. Зовлонг сайн болгон өөрчилдөг Бурханыг та бид эцгээ болгож амьдарч байгаа юм шүү дээ. Төсөөлхийн ч аргагүй асар их өрөөл бидтэй. Хоёрдугаарт зовлонгоор дамжуулан олон хүний амийг авардаг Бурханыг харсан. Йосефийн мэддэг байсан Бурхан бол зовлон өгсөн ч түүнийг нь эдгээж сайн болгон өөрчлөөд зогсохгүй. Дахиад нэг илүү том төлөвлөгөөтэй нэгэн юм. Яг тэр зовлонгоор дамжуулан миний эргэн тойронд байгаа зовж буй хүмүүсийг эдгээж аврахыг хүсэж байгаа юм. Та нарын амьдралд ямар нэгэн зовлон тохиолдож хэцүү зүйл байсан бол тэр нь зөвхөн Есүст итгэсний дараах түүх биш юм. Итгэхээс өмнө ч төрхөөсөө эхлээд эсвэл ээжийнхээ хөвлөд байхаас эхлээд таны туулж өнгөрүүлсэн тэр бүх зовлон хүртэл бидний эзэн бүгдийг нь өөрчилж түүнийг чинь ашиглаад олон хүнийг эдгээж аврахад хэрэглэн гэсэн үг юм. Тиймээс Есүст итгэвэл гунигтай сэтгэл баяр хөөртэй сэтгэлээр солигдно гэж магтан дуулдаг шүү дээ. Та бидний амьдралд байсан гунигтай зовлонтой Есүсийг танихаас ч өмнө байсан тэр олон зүйлс асар их баяр хөөр болж байгаа нь яг тэрний чинь ачаар би бусад хүмүүсийн зовлон өвдөлтийг ойлгож мэдэрч чаддаг хамт байж нүдний нулимсыг нь арчиж гараас нь барин босгож чаддаг болохоор тэр юм. Ийм зүйлс нь зүгээр л зовлон туулсан учраас би болдог юм биш. Тэр зовлонгороо дамжуулан Есүстэй уулзах үед л би болдог.
Зовлонгоороо дамжуулан Иесустэй уулзахад Иесус тэр зовлонг бүгдийг нь ашигладаг. Тэгвэл би өөрийнхөө авсан зовлонгийн шалтгааныг ойлгож авна гэсэн үг юм. Тиймээс Йосефийг өрөөхтөө Йосеф бол жимс ихтэй мөчр, булгийн дэрэгдэх жимс ихтэй мөчр бөгөөд түүний мөчрүүд нь хэрмийг давжээ гэдэг. Хичнээн их мөчр жимстэй болохоор өөрийнхөө хэрмийг даваад айлын хашаа руу хүртэл сунаж ургах билээ. Бурхан таны амьдралын мөчрийг өргөж бусад хөршүүдэд хүртэл тэр жимснээсээ идүүлэхээр сунган ургуулах нь хаанаас эхэлдэг вэ? Яг бидний эзэнтэй уулзах тэр цаг мөчөөс эхэлдэг. Тиймээс бидний авсан зовлонгоос хаях зүйл ганц ч байхгүй. Бидний туулсан зовлонг Бурхан гайхалтай жимс болгон ашигладаг. Та нарын мөчр хэрмийг давж байна уу? Та нарын гэрт ургаж буй модны мөчр ба жимс нь, өөрөөр хэлбэл жимс нь өрн хэрмийг давж байна уу? Хашааг давж гарч байна уу? Бурхан таны амьдралыг одоо хэрхэн удирдах байна вэ? Энэ бол Йосефийн мэддэг байсан хоёр дахь Бурхан юм. Тиймээс ахнаар нь санаа зовох шаардлага огт байхгүй. Одоо Йосефийн сүнсийг Бурхан атгаж байгаа учраас өшөөгөө амар байсан ч Бурханд баригдсан учраас өшөө авч чадахгүй сэтгэлтэй хүн болчихсон байгаа юм. 3 дугаарт хамгийн сүүлд нь урт удаан хугацаа өнгөрсөн ч Бурхан үг болон ариун сүнсээрээ дамжуулан өгсөн итгэл үнэмшлийг үргэлжлүүлэн итгүүлсээр байсан. Ах дүү нараа, ямар итгэл үнэмшил билээ? Яков би нас барахаар намайг Канаан руу аваач оршуулаарай гэсэн бол Йосеф бүр үүнээс ч илүү ярьж одоо Израилийн ард түмэн Йосефос болоод Египтэд сайхан амьдарч байгаа боловч хожим нь Бурхан та нарыг энэ газраас дагуулan гаргах үед миний ясыг аваад гараарай гэж хэлдэг. Бурханы амлалтад гарцаагүй итгэж байсан хэрэг. Миний шарлын ясыг ухаж гаргаад Израиль руу хамт аваад яваарай гэдг нь гайхалтай биш гэж үү? Аль хэдийн оршуулга нь дуусаж агуйд оршуулгадаад зөвхөн ясн л үлдсэн тэр шарлыг аваад яваарай гэж хэлэх хэмжээний итгэл үнэмшил. Энэ бол яг л итгэл байсан юм. Йосеф болон Яков нар чухам хаанаас ийм итгэлтэй болсон юм бол? Йосефийн үеэс 270-аас 300 жилийн өмнө Бурхан Авраамд айлдсан байдаг. Чиний үр удам 400 жилийн турш харийн нутагт боолчлогдох болно. Тэгээд тэнд боолчлогдсны дараа би тэднийг дахин тэндээс гаргаж ирэх болно. Энэ үгийг ганц ч хором мартаагүй байсан хэрэг. Бурхан илэн зөвөө Авраамд нь өгсөн энэ амлалтаас зураад та нар энэ газраас цухтан гарах үедээ миний ясыг аваад яваарай гэсэн бөгөөд тэр нь хожим Йокебедэд нөлөөлж, Йокебед нь Мосед нөлөөлж, Мосын зовж шаналсан боолын амьдралаас Израилийн ард түмнийг дагуулan гарч ирдэг. Гэтэл номын 13 дугаар бүлгийн 19 дугаар ишлэлийг харуул Моси Йосефийн ясыг авч гарсан байдаг. Моси бол Йосефоос хойш хэдэн зуун жилийн дараа төрсөн хүн шүү дээ. Гэтэл энэ үг нь уламжлагдсаар ганц ч хором мартагдаагүй байсан юм. Энэ нь юуг илэрхийлж байна вэ? Бурханы үг болон амлалтыг авах үедээ итгээрэй л гэсэн үг. Түүнд итгээд итгэлээрээ үйлдээрэй гэсэн үг юм. Та нарын бариад урагш явах ёстой Йосефийн яс тэр итгэл үнэмшил нь юу вэ? Та нарын зураад урагш шалгах ёстой амлалт нь юу вэ? Бурханы өгсөн тэр амлалт. Тэр итгэл үнэмшил нь бүгд биелсэн. Авраамыг 100 настай байхад Исаакийг өгснөөр биелсэн. Исаакийн өрөөсний дагуу Яков өрөөл авсан. Яковын 12 хүү, ялангуяа Йосефт хэлсэн үгс нь итгэсний дагуу бүгд биелсэн. Шинэ гэрээнд ирэхэд Есүсийн сайн мэдээний номуудад айлдсан үгч тэр бидтэй. Цус алдах өвчтэй эмэгтэй Есүсийн хувцсанд нь л хүрсэн ч эдгэрнэ гэж бодоод хүрэхэд эдгэрсэн шүү дээ. Зууд та зөвхөн үг л хэлээж хэмээн итгэхэд түүний зарц нь эдгэрсэн шүү дээ. Уйман өвчтэй 10 хүн тахилч дээр очиж үзүүлэхээр явж байхдаа итгэлээрээ эдгэрсэн биз дээ. Бурхан чамд өгсөн үгийг бариад итэг. Тэгвэл итгэлийнхээ хэмжээгээр чиний амьдрал ивэлийг эдэлж итгэсний дагуу болно гэдэг энэ ганц үгийг Эхлэл номын хамгийн сүүлчийн бүлэгт бидэнд өгч байгаа юм. Энэ бол бидэнд маш чухал биш гэж үү? Бид заримдаа энэ газар дээр жинхэнэ итгэл оршин байдаг юм болов уу гэж боддог. Эволюцийн онолчид хүний биеийг хувьсан өөрчлөгдсөн гэдэг боловч тэгвэл зүрх сэтгэлийн итгэл нь яаж бий болсон юм бэ? Хаанаас ирсэн юм бэ? Зүрх сэтгэлийн итгэл бас хувьсан өөрчлөгдсөн хэрэг үү? Хүүхэд төрөнгүүтэй л эцэг ихтэй найдаж тэднээсээ зурдаг нь хаанаас ирсэн юм бэ? Эцэг ихтэй бүх амиа даатгаж найдаад тэр твэрт нь баярлан хөөрдөг зүн совин нь хувьсан өөрчлөгдсөн хэрэг үү? Үгүй юм. Бурхан бидэнд Бурханд итгэж чадах зүн совинг өгсөн юм. Эхлэл номыг харуул Бурхан амьтан болон байгалыг бүгдийг нь бүтээснийхээ дараа хүнийг бүтээж түүний хамарт амийн амьсгалыг үлээснээр амьд бодгол болсон. Бурханы сүнс бидний дотор орж ирэх үед илэрсэн хамгийн ихний шинж тэмдэг нь юу вэ? Могой ёо дээр ирээд Бурхан та нарт цэцэрлэгийн бүх модны жимснээс идэж болохгүй гэж үнэхээр хэлсэн юм уу? Гэхэд ёо бусад бүх зүйлийг идэж болох боловч цэцэрлэгийн голд байгаа модны жимсийг идэж болохгүй. Хүрэгч үгүй байх тун биднийг үхэх вэ гэсэн гэдэг. Энд могой болон ёо хоёрт нэг ижил төстэй тал байна.
Хоёулаа Бурхны оршин тогтнолыг зүгээр л гарцаагүй байдаг нэгэн гэж итгэж байгаа юм. Бурхны оршин тогтнол дээр нь огтхон ч эргэлзээ алга. Могой хүртэл хөөх үнэхээр Бурхан байдаг юм уу гэж асуугаагүй. Бурхан байна уу үгүй юу, итгэдэж байна уу үгүй юу гэдэг дээр огтхон ч эргэлзэж гайхаагүй гэсэн үг. Яагаад тэр вэ? Сайн мууг мэдүүлэгч модны жимсийг идэхээс өмнө байсан учраас тэр юм. Бурхны сүнс амийн амьсгал бидний дотор орж ирвэл зүгээр л Бурханд итгэгддэг. Тэр бол ариун сүнс буюу Holy Spirit юм. Хинч ариун сүнсээр бусдаар Есүсийг эзэн гэж хүлээн зөвшөөрч чадахгүй гэсэн байдаг. Гэтэл сайн мууг мэдүүлэгч модны жимсийг идэж нүгэл үлдсэний дараа ямар зүйл тохиолдсон бэ? Түүнээс өмнө Бурхны оршин тогтнол дээр гайхан тэнэгэлцсэн яриа огт байгаагүй боловч гэмт унсны дараа Каины үр удам Бурхны оршин тогтнолд итгэхгүйгээр орхиод явчихдаг. Тэгээд Абелийн оронд ирсэн Сетийн хүү Еношийн үед л хүмүүс эзний нэрийг дуудаж Бурхныг хайж эхэлдэг. Бурхныг орхин явсан Каины үр удам Бурхны тухай ойлголтыг бүгдийг нь шүтээнээр сольж өөрсдийнхөө шүтээнийг хийж эхэлсэн. Тэр нь эртний соёл иргэншлийн үлгийн нутаг болох Египет, Энэтхийн Индусийн соёл, Хятадын соёл зэрэгт Бурхныг могоо болон лууны дүрсээр сольсон түүх юм. Хинду шашны шүтээнүүдийг хараарай. Тэнд бүгдэд нь могоо орж луу ордог. Би Тайландд номлолоор явж байгаад визний асуудлаас болоод Лаос руу гарч байсан удаатай. Хилийн хажуудах хинду сүмд харахаас ч аймаар могоон дүрснүүдээр дүүрэн байхыг харсан. Хүмүүс тэр аймаар дүрсний өмнө сүгдэн мөргөж хүслээ гуйдаг нь ямар ч утгагүй хэрэг бидтэй. Энэ газар бүтээгдснээс хойш өөрийн гэсэн бурхангүй үндэстэн гэж ганц ч байхгүй. Хүн төрлөختөн яагаад ямар нэгэн зүйлд итгэдэг болсон юм бол? Хамгийн анхны хүн төрлөختөн Бурхныг мэддэг байсан л оршино. Гэвч гим нүглээс болоод сүнс нь өхвөл Бурхан байна уу үгүй юу гэдэг асуудал төрөлтөнд тэнүүчилж. Сүнс нь дахин амьлвал Бурхны үгнээс үргэлжлэн зурх уу, эсвэл өөртөө найдах уу гэсэн сүнслэг тулаан руу ордог. Миний бие томорч ялах уу, эсвэл миний дотор Бурхан томорч ялах уу гэсэн хоёрын нэг болдог. Та бүхэн Христэд итгэгч боловч амьдралынхаа хорон мөч бүрийг ариун сүнсээр удирдуулж байна уу? Тэр бол Бурхны тослогоо бөгөөд ерөөлүүдийн дээд ерөөл юм. Эзэн ариун сүнсийг өгснөөр итгэх чадварыг өгсөн юм. Яаков үр хүүхдүүдэд ерөөхтөө хүн бүрийн итгэлийн хэмжээгээр ерөө гэж бичигдсэн байдаг. Тэдний эцэг нь тэдэнд хэлж тэднийг ерөөхтөө тэдний хүн нэг бүрийг өөрийнх нь ерөөлийн хэмжээгээр ерөө. Энэ нь юу гэсэн үг вэ? Англи Библиэлд харуул everyone according to his blessing. He blessed them гэж бичигдсэн байдаг. Яаков дураараа хийсэн хэрэг бос Бурхан Яаковоор дамжуулан хүн нэг бүр дээр гараа тавихад тэр хүний итгэлийн савны хэмжээгээр ерөөх үг нь санаанд орж. Тэр ерөөл нь урсган орж ирсний дагуу ерөөж өгснийг ерөөлийн хэмжээгээр ерөөсөн гэж бичсэн юм. Өөрөөр хэлбэл та бидний хэмжээ гэж юу вэ? Ариун сүнсээр удирдуулж ерөөлийг урсган оруулах тэр сав бол яг та бүхний итгэл юм. Та бүхэн итгэлээрээ эзнийг харан амлалтаас нь зурах үед Бурхны ерөөл буюу blessing 12 хүд бүгдд нь өөр өнгөөр урсан утсан шиг та бүхэн дээр ч бас ирэх болно. Бурхан бид хоёрын харилцаа мөргөл залбирал амлалтанд туйлын Бурхан болон миний хоорондох ганцаарчилсан хувийн харилцаа юм. Тиймээс сургаалт өгс номын гол сэдвч бас мэрэгэн хүн болоорой гэсэн үг. Энд хэлж буй мэрэгэн ухаан нь ертөнцийн ухаалаг зам бос харин даруй төлөв хүн болох, сайн хүн болох, уур хилэнд автахгүйгээр өөрийнхөө сэтгэлийг захирдаг хүн болох явдал юм. Энэхүү мэрэгэн хүмүүст Бурхан сүнсээ бэлхтэл өгч. Улам мэрэгэн болгож зөв бурууг ялгах чадвар өгч Бурхны ерөөл тэдний амьдралыг үргэлжлүүлэн удирдах явах болно гэж айлддаг. Та бүхний итгэлийн хэмжээгээр Бурхны ерөөлийн мөчөр та бүхэн рүү тэлэн ургах болно. Тэр эзэнд итгэж түүнээс зураарай. Бурхны өгсөн үгнээс зураад үргэлжлэн урагшаа алхаарай. Ганцхан зүйлийг нэмж хэлээд дуусгая. Итгэсэн боловч биелээгүй зүйл нь яасан хэрэг вэ? Итгээд залбирсан боловч өхөн өгтөл нь биелээгүйгээсээ болоод зүгээр л нас барсан болд. Библиэлд тийм үг байдаг уу? Тийм ээ, Еврей номонд байдаг. Энэ хүмүүс бүгд итгэлээрээ нас барсан бөгөөд амлагдсан зүйлсийг аваагүй боловч тэдгээрийг холоос харж баярлан ухцсан юм. Итгэл нь хоёр төрлийн үр дүнгээр илэрдэг. Нэг нь миний итгэсэн хэмжээгээр энэ газар дээр харж идэх явдал бөгөөд нөгөө нь энэ газар дээр идэлж чадалгүйгээр харж чадалгүйгээр нас барах явдал юм. Яг одоо миний нүдний өмнө биелээгүй юм шиг харагддаг. Гэвч Йосеф нас барснаас хойш 300 жилийн дараа түүний хэлсний дагуу Израилийн ард түмэн Египтээс гарч ирдэг. Бурхны үг эцэстээ биелдэг. Тиймээс Бурхны амлалт бол хизээд одоо үргэлжилж буй цаг дээр байдаг юм. Авраам болон Йосефийн хэдэн зуун жилийн өмнө тээж байсан тэр итгэл үнэмшил одоо ч гэсэн амьдаар урсан яваа юм. Та бүхэн хичнээн тавьж явуулахыг хүслэж гисэн хамгийн сүүлд амьсгал хураах хүртэл тань итгэгцээр байдаг. Амьд ахуйд тань биелээгүй мөрөөдөл ба амлалт гэж байж болно.
Яагаад одоо болтол биелээгүй байхад ингэж баттай итгэгдээд байгааг та нар өхийнхээ өмнөхөн ойлгож авах болно. Та нарыг нас барсны дараа ч гэсэн та нарын тэр итгэл болон үнэмшлийг үргэлжлүүлэн ашигладаг нэгэн, тэр нэгэн бол яг бидний Бурхан юм. Тэр итгэл нь Бурханаас ирсэн учраас агуу юм, би өмнө нь ч хэлж байсан шүү дээ. Бурханы өгсөн итгэл болон мөрөөдөл дөрвөн онцлог байдаг. Нэгдүгээрт хүний нүдээр харахад боломжгүй юм шиг харагддаг. Маргааш өглөө эрүүл саруул хүн босоод алхандаа гэдэг бол итгэл биш байсан ч мэдээжийн хэрэг амьдардаг өдөр тутмын амьдрал шүү дээ. Бурханы өгсөн мөрөөдөл бол хүний хүчээр бараг л боломжгүй зүйлс байдаг. Хоёрдугаарт хүнийг хайрладаг болгодог. Гуравдугаарт цаг хугацаа өнгөрч нөхцөл байдал хэцүү болсон ч миний дотор үлдсэн галын дүл огт унтардаггүй, эсвэл жижигэрдэггүй. Нас барсны дараа яг одоо биелээгүй ч гэсэн тэр мөрөөдлийг тэгээд явхад хүргэдэг Бурханы гал учраас тэр юм. Дөрөвдүгээрт Бурханыг өргөмжилж, Иесусыг өргөмжилдэг онцлогтой байдаг. Та бүхний амьдрал болон мөрөөдөл дотор энэ дөрвөн зүйл илэрч байна уу? Иесусыг өргөмжилж байна уу? Хуучин гэрээний Мосе болон Иесусийн хоорондох цаг хугацааны зөрүүнд 1500 жил юм. Мосегийн хийсэн ажил нь Иесустэй ямар ч хамаагүй юм шиг харагдаж болох ч Еврей номонд юу гэж бичсэн байдаг билээ. Итгэлээр Мосинаас бид хүрээд фараоны охины хүү гэж нэрлэгдэхээс татгалзаж, харин нүглийн төр зуурын жаргалыг идэлхээсээ Бурханы ард түмний хамт зовлон идэлхийг илүүд үзэж, Христийн төлөө амсах доромжлолыг Египтийн бүх эрдэнэсээс илүү агуу эд баялаг гэж тооцов. Учир нь тэр шагналыг харж байв. Иесус ирэхээс 1500 жилийн өмнөх хүн Египтийн эрдэнэсийг хайж ханхуугийн суудлаас татгалзсан нь яг л Христийн төлөө хийсэн ажил байсан гэж бичсэн байдаг. Та бидний одоо хийж буй ажил хичнээн жижигхэн шалахгүй юм шиг харагдлаа ч гэсэн Иесусыг хайрлах сэтгэлээр итгэлийнхээ дагуу хийсэн бол 1500 жил өнгөрсөн ч Бурханы дотор бүгд холбогддог гэсэн үг юм. Бурханыг өргөмжилж Иесусийн төлөө хийсэн ажил бол ганцхан ч хоосон болохгүй. Энэ бол итгэл юм. Бүх насаараа нүдний чинь өмнө биелээгүйч хүүхдүүд үлээсэн ч унтардаггүй тортны лаа шиг таны сүнсэн дотор бадарч буй тэр итгэлийн лаа байгаа бол хамгийн сүүлчийн мөч хүртэл тэрхүү галын дүлийг тэгээд амьдраарай. Одоохондоо биелээгүй гэж Бурханы оршин тогтнолд эргэлзэж чаналах шаардлага огт байхгүй. Бурхан таны дотор тэрхүү баттай итгэлийг өгсөн юм. Өнөөдөр Йосефийн амьдралаар дамжуулан бид энгийнээр гурван Бурхантай уулзлаа. Зовлонг сайн болгон өөрчилдөг Бурхан, үгээ гарцаагүй биелүүлдэг Бурхан, мөн бидний зовлонгоор дамжуулан олон хүнийг авардаг Бурхан юм. Амьдралтаа хэрэгжүүлж үзье. Одоо Бурхан танаас зуураад итгээрэй гэж айлтаж буй амлалт нь юу вэ? Цаг хугацаа өнгөрсөн ч унтардаггүй таны сүнсний галын дүл нь юу вэ? Та бүхэн зүрх сэтгэлдээ тэр итгэлээсээ зуураад итгэлийнхээ дагуу амьдрахад л болно. Хамтдаа залбирцгаая. Йосефийн бидэнд өгч буй хамгийн сүүлчийн мэдээг санаж хамтдаа залбирцгаая. Иесуст итгэцгээе. Иесусийн төлөө хийсэн юм шиг харагдахгүй жижигхэн зүйлсийг ч хүртэл Бурхан бүгдийг нь санаж мянган жил өнгөрсөн ч алдартайгаар холбож өгдөг. Бурхан минь, миний амьдрал Иесусийн төлөө амьдрахыг хүсэж, итгэлээрээ амьдрахыг хүсэж байна. Миний зовлонг сайн болгон өөрчилж байгаа, цаашилж өөрчлөх Бурханд найдаж, зоригтой байлгаж өгөөч. Миний өвдөлт шарахыг ашиглаад олон хүнийг амьлуулж эдгэж өгөөч. Энэхүү итгэлийн саваараа эзэнд нандинаар хэрэглэгдэхийн төлөө хамтдаа залбирцгаая.